Энэхүү контент маань ёс бус хэллэг болон маш их маазыг агуулсан учраас хэрвээ та насанд хүрээгүй бол яг одоо back товчон дээр дарна. Баярлалаа. За. Сайн байцгаана уу бяцхан садрын тэд минь. Та нартайгаа үндсэн сувг дээр уулзаагүй хичнээн удаатай хараал идэж. YouTube-ийн ганц удгаас Tencent-ээс олгогдлаа. Ах нар нэг колонд яваад ирлээ штэ. Колонд яваад ирлээ штэ. Дахиж янз бүр бол өчиггүй цаазар авах юм гэсэн. Тэгэхээр цаашдаа жаахан томоотой байхгүй болохгүй. За, дэрж яах. Өнөөдөр ярьж өгөх кино маань 2025 онд нээлттэй хийсэн. Оросын албаны улсын баг хамт олонны бүтээсэн Free Fall буюу чөлөөт онцлог нэртэй кино. Мангар сонирхолтой. Нэг зүйл нь ерөөсө уртаашаа 4 дүртэй. Янз бүрээс. Тэр дөрвөөс нь уртаашаа өргөшөө ганцынхан л царай харагдана. Зөвөн байгаас тээ. Кино бол хоромж залхаахгүй. Үйл явдлууд арараасаа зогсоо загварнадаг. Нэг л мэдхэд дуусчдаг нэг тийм төрлийн кино байна. Тэгэхээр кино руу орохоос өмнө хийдэг зан үйлээ хийцгээсэн бол одоо ямар элэнцгээ үйл явдал тийм ээ. Шуу шахаад орцгоё. Let's go. Өш. Яг энэ бичлэгийг үзэж байгаа чи. Тийм ээ чи. Манай үндсэн сувг дахиад YouTube-ийн ганц содгор ажигласан тул хэдүүл одоо энэ сувг дээр дардаг юм дараад мөн Telegram сувг мөн нэгдээд ойрхон холбоо солбоотой байж болохоор болсон шүү. Окей. Манай үсэн тэнд хэдийнэ 11 мянган болсон учраас заримдаа тэнд ганц нэг бичлэгээ шидэж байх болохоор description дээр байрлах линкээр дэгдэж ороод байна. За. Бичлэг рүү орцгоё. Кино сансар өгтргүү удамд орших асар том сансрын байгууламж дээр ажиллаж буй сансрын нисгчдийн талаар гарах юм. Яг сансрын нисгч бол биш. Сансрын сэлэсэр гэмээр юм уу да. Сансрын мужаан ч юм уу за мэдэхгүй. Юу тач сансрын станцаар зас сайжруулдаг Макаров ахлагчтай баг хамт олон ээлжид засвараа хийцгэж байлаа. Гэхдээ энэ бүр арай л аймаар нүсэр байгууламж гоц. Бүтээн байгуулт гэж ийм имийг л хэлдэг бах та. Тийм болохоос хоёр хүн тухаараа мөргөлж байгаа шаврын босгосныгоо л эсвэл нэг умаа шиг хэлбэртэй усан байсан хийгээл бүтээн байгуулт гэж л бодохгүй бах. За жоохон хадуурч ирсэн. Нарны хавтанч гинүү зөгийн үр шиг юм аа засаад байгаа юм уу да. Эсвэл шин зүйл туршаад байгаа юм мэдэхгүй. 1 2 3 и гэснээ асаад л пүү сансарт рекламны авраг том самбар бүтээсэн байгаа юм чи. Ажил явдал амжилттай дуусч дарган за аимшигын порнонуудаа хөлгөргөө буцаад гэтэл нэг том толгойтой инженер нь чихгүй толгойлоод бас нэг юмтай ноцолдоод байж байхыг харсан дарга нь босс чинь би байна гөлөг мөн чи боссоо надаа ямар ацаа гэдэг юм бошоо буцаж ир нарны туяа ойртож байгаа мэдээлэл авсан гэхэд яриав чин робот шиг болоод тасалдаад байна дарга гэснэ эмэгтэй оператор надаа ярилцаал гялс засчаад буцахаар болно. Нарны туяа манер дээр айлчлахад ердөө 5 минутын хугацаа байгааг эмэгтэй туслах ажилтан сануулхад үгсэн бас асуудалгүй гэж 100 айлын би чадналуугаа адил пэйтиндэ хамрын самсаага нээлгээ тэгшлүүлж амжилгүй сансарт нисчихсэн манерийг Максим Бортников гэдэг. За яг цаашдаа Макс гэдэг утч. Макс өмнө бүр 4 удаа нарны туяан цохиулчихсан. Баарн даруул баг нён гэрэл шиг гэрэлтгэр болчихсон байгаа юм л да. Оператор Анаач би дроны удирдлагыг алчхад тэр надад тусалж байгаамаа. Тэргээл бас чанжам болоод байгаа юм яагаад гэв чөтгөр бүү мэд үст та. Ядж жоход GPS нь вирус симуляцийн гацаад орж гараад ер нь ажиллахгүй шүү. Зомбилгээр задгаа сансарт нисэх гэхүү хөвөх гэхүү за ямар тач хөлгөрүүгээс ажиллана да. Ядж жоход яргагчээр энэ удаагийн цацраг туяа энгийн нэг туяа биш. Бүр X-Center-гээ тусгай нэртэй овоо даацтай туяа болгон тогтоогдож сансрын станцын бүх цахилгааны хэсэг хугацаа залгахаар болж буйг оператор Анна дуулган хэн хөнгөө сандралдаж эхлэхэн тэр. Макс ч хүүшээ юу болоод байна? Би 3 минутын дараа ихэд хөлөг төрчихнө гэдэл боосон. Чи амжихгүй. Наа 50 та уучраал. Автомавтангаас зөвхт юм уу яа тий. Туянаас нуугт гэхэн тэр. Макс вестага уншчихсан хавтангуудын араар орох санаатай гэлдэрч байтал ээлжид сюрприз мэдэрч өөрт нь 15 секунд л байгаа. Яаж игээд бүх цахилгаан үүсгүүрт зайгаа салгаад хавтангийн араар амжиж орохгүй л бүх зүйл шатаж амьдаараа зулын гол болох аюултай гин.
Радио холбоонд сайн дуулдгаа байж манер зайгаа салгаад бүр сайхан бүх зүйлээс холбоо тасарч их дэлхийгээс 100 км өндөр задгаа сансарт 50 км цаг хурдтайгаар чөлөө дуналт хийж эхэлдэг юм байна. Ямар залгуургүй тэнцвэржүүлэгч нь ажиллахгүй. Энэ өндөр хурдаар унж байгаа тул мэдээж сансрын станцаа тойроод ч юм уу сүлжээд явах боломж байхгүй. Мөргөлдөх нь бол цаг хугацааны ил асуудал болж. Төд удалгүй нарны хавтангууд энийг мөргөнд дээшээ дэвсэн үү эсвэл нокорсон уу нэг тэгсгээд эссэн солигдож оператор Анна сансрын станцын цахилгаан эргэн хэвийн болсон ч нарны туяа станцын ихэнх хэсгийг сүйтгэсэн. Дэлхийгээс холбоо тасарч зөвхөн богино зай холбоол ажиллагаа төвлөсөн. Мөн дээр нь зэрэгэлдээ байрлан ажиллаж байсан. Эштрэн 13 хөлөг ямар ч удирдлаггүй хариу байхгүй. Мань хэдийн авраг том самбар бүхий станц руу чиглэн нисч буйг хэлдэг юм байна. За ямартайч мань Макс эсэмэнд бол та дугнорноосоо сэргэж эргэн тойрноо хардал нөгөө сансрын хавтангуудыг ажилуулж буй шингэнд намаг чигдсэн мэт зоогдсон байгаа юм. Нөгөө төр зуур өмсгөлөөсөө салгаж байсан зайгаа бас салчихсан. Арай ч өдөржигийн төвтэй холбогдоход мэдээж үргэлж сюрприз барьж байдаг тул Эшлэн 13 станц өөрийнх нь зоогдсон байгаа хэсэг рүү чиглэн ирж мөргөлдөх гэж бог хэлнэ. Яатсан бүтлэн бөксөөрөө бишээ бүр дагзаараа савуулсан өдөр гэхээр юм байдаг юм байна. Төд удалгүй хамаг бүдүүн дарга нь холбогдож хариу өгөхийг шаардсан аврах гэрлийг яаралтай асаа гэхэд Макс гэрлээ асаасан байна дарга сонсч байна. Би энд гасчихлаа. Зайгаа алдсан. Өмсгөл эвдэрсэн. Төмөн зовлонгоо тоочлол өөдөөс нь байна уу хөө? Байна уу? Хой Макс сонсч байна уу? Хүй шат юм да. Яа боршмой. Яасан бэ гэвэл гэмтлээс болж холбоо зөвхөн гадагшаа чиглэлтэй. Макс тэднийг сонсохч Максыг оператор Аннагаас өөр амьд бийд сонсохгүй байл гэсэн үг. Ядаж байхад эдний баг байрлаж байсан хөлөгт гал гараад тэнд нь галаа унтрах задгаа сансарт хамгаалтын туулгагүй шидэгдсэн нэгийг аврах гээд Максийн зовлонгоос дутахгүй бөөн асуудал болж үг сонсч байсан Макс ч таад надгүйгээр цаашаа явдаа. Гэх одоо кинонууд дээр хэлэгддэг тийм сүл дүгнүүдийн нэгийг хэлэн аварын гэрлээ унтран бүр холбоог тасалж өргөн. Анна ч яагаад ингэж байгааг нь гайхан яралтай аварын гэрлээ асаа гэдэгч банцсан хүн ална гихчээр мэдээж юу гэж буцаж асаах вдэ. Энэ үеэр дарга нь цэрэг аврах ажиллагааг эхлүүлэн хөлгөөсөө бэйби хөлөг салган нээсч Макс чи намайг сонсч байгаа бол би чамайг заавал аварна. Очиж явнаа хөөмөн энтер гэж уянгалтагч нөгөөх нь эдийн блог хийчихсэн учраас яг сонсч харагдаж. Гай газар дороос гихчээр нөгөө сүрсэн Эшлэн 13 төмрийн сэг болчихсон хар хурдаараа тэдний станц руу нисчирж байх нь тэртэй. Операторна ч манерийг сэтгэл санаагаар өргөх хэдэн үг шидэгч яг яаж гэдгээ мэдэхгүй. Гэсэн ч чамайг заавал аварна. Энтер гэсэн нэг тийм таг юм хэлнэ. Манер ч үхэлтэйг эвлэрсэн байртаа хоногоо тоолно гэдэг шиг ангаагаад байж байтал өмсгөлийнхний хүчил төрөгчийн хэмжээ багасж байгаа дохио өгч энийг мэдсэн оператор Анна жирэмсэн хүн төрүүлэх гэж байгаа юм шиг 1 2 3 амьсгал. Одоо төгч. Одоо гарах. Хэмээн аминдаа балга хүчил төрөгчийг гамдах гэтэл шийдсэн Макс шигдсэн намг руу шингэнээсээ гарах орлого хийж хамаг тамираа бараг зогсохгүй. Хүчил төрөгчөө талд нь ордол өрн тарыг хийж байгаа юм. Аннаач үгэлсээр байгаа тайвшруулж удалгүй Эшлэн 13 ирж мөргөлдөх гэж бог дуулган мөргөлдөж эхлэх үед тэр хав бүхэлдээ хөдөлгөөнд орохдоо зэрэгцэн зайгаа олж аван тэндээс оргон зайлах мэрэгэн төлөвлөгөө боловсруулснаа хэлэн энэ бол чиний амьд гарах сүүлийн боломж гэж байдал байхгүй хэвст. Эшлэн 13 хөрөлцөн ирж тэдний станцыг юучгүй шүүрэн шанаг болгож эхэлд юм да. Аннагийн хэлснээр ч болж зайн арай ойртох үед нь сугдадж аваад Iron Man шиг цээжиндээ байрлуулан үндсэн хөлгөрөөгөө буцаар захиж байтал юугээ сансны зоргоор болох вдэ. Нэг хэлтэрхий ирж хөлдөн зоогдоод зогсолтгүй сойлт эргэж байгаад чүү тэнцвэржүүлэгчээ ажиллуулан нэг юм тогтон Аннад болсон явдлыг хэлж Аннаач өмсгөлийнх нь удирдлагад нэвтэрч шаардлагатай зүйлсийг хянаж байхаар болдог юм. Хамгийн аюултай зүйл нь юу вэ гэвэл Эшлэн 13 хөлгийн хэлтэрхий ингээд дуусаагүй. Тойрог замаар дэлхийг бүтэн тойроод буцаж ирэхдээ бүр хүчтэй мөргөлдөж станц тэр жигтэй сүрч бүх хүн хумхын тоос болон замбарх талаар байлаа. Манерийн үүрэг даалгавар энэ талаар бүх багийн гишүүдэд анхааруулах болж хувирах бөгөөд даалгавар аваад удаагүй байтал удахгүй зэрэгэлдэх байгууламжийг зарим нэг хэлтэрхий ирж мөрөх гэж бөг хэлэн Макс ч хэр хугацаа үлдсэн бэ гэж асуудал 6 5 4 гэж тоолоо шаарддаг байгаа.
Хэрэгтэй хэрэггүй юм солиорч байгаа оронд ядаж 20-оос эхлүүлээ тоолсон бол нөхцөл байдал арай өөртөө те. Хүү яа гэхийн зураг бол их дэлбэрэлд үүсч өмнөхөөс илүү их хэлтэрхий сансар өгтргүүд үүссэн нөхцөл байдал бүр левел ахаад хард мод руугаа шилжих нь тэртэй. Манерч хөлгөрөөгөө хөлгийн жолоо залж журмын нөхөдөө аюултай нөхцөл байдлыг дуулахаар болж Аннагаа тусамж аван хөдлөх гэтэл Анна аливаа манжин жолоо барь. Эрхийг шилжүүл чи нэг шаахгүй байна гэж зөрүүдэрийн уурыг хөргөж Макс жирүүлээ булаалгах дурган болохоор өөрөө төмрийн хэлтэрхийн дундуур сүлжиж гарна. Анна гэхдээ энэ зүгээр суухгүй. Тэр бол тодорхой. Энд үүссэн бүх хэлтэрхийг шахуу нэггүй тоолцсон яасын тооцоол гаргаж Разигийн машины жолоочийн хажуу сууж байдаг чиглүүлэгч чиглэл зөв баруун гэж чиглэв. Том боссыг ялаад гараад ирлээ гэж бодож байсан ч үгүй нь тодорхой. Минутын дараа Макси байгаа зөвх төмрийн сэгээр аадар бороо орох гэж буйг Анна анхааруулж яралтай хорогдох байр олж авах шаардлага үүсч хажууд нь хөвж явсан хөлгөөс зуурч аваад дотор нь орж өөрийгөө бэхлэн их мөргөлдөөнийг хүлээн. Яг л товлсон цагт гэдэг шиг төмрийн сэгүүд Максийн хорогдсон хөлгийг ирж мөргөн мянган вьетнамч нийлээд засчул барам ямбгэр юм болгоод хайж байдаг. Эгэл мань мэтлава яагаад ч давж гарч чадхаар гүзүүлсэн ядгаар нь нэг хөдөлгүүрэн жагсаалтаас гарсан ч ямар нэг аргаар их хөлөгт очин нөхөдөө ямар хацсан удахгүй болох гэж бүг дамжуулж хэлэх хэрэгтэй тул яарвчлан хөдлөх гэтэл хаана гэж нэг юм чи чадахгүй би өдөртөд явбал илүү хялбар гэж дахиад ятгаад эхэлдэг. Нягтлах тусам ятгаа гэж юм л дээ. Манерч өөртөө идэх үү, удирдлагын төвд идэх үү гэж хэсэг эргэлзэж байгаад өөрийн бодол өөртөө зөв хэмээн зөрүү зан улам дүрлсэн удирдлагыг шилжүүлэхээс татгалзсан өөдөөс иржгүй элдэрхийнүүд дундуур дрифтлэн бултан явж байтал дахиад л ятгаа шаачна. Чи чадахгүй яг одоо удирдлагыг өг гэд бүр үнэн тамтай. Өгөхгүй л гэсэн бол өгөхгүй үст. Угүй л замаа заагаад байж юм тест. Эмэгтэй хүнээс мяа жолоо барьныг жугаас юу байх вдэ? Оочлаа. Sorry. Үнэн штэ. Макс цэнгүү анчаад гүрийгээ цаашаа сүлжээд явж байтал илүүний хөдөлгүүрэн задраа дахиад лагаар дээр ганцаараа вайл сэргэж эхлэнтэй. Хэд хурд эргэж байгаа тул удахгүй ухаан балардах магадлал үүсч ядж байгаад хөдөлгүүр тесэрснээс болж үүргэвчин дэлбэрч манерийг махан тач болох гэж байгаа тул Анна үүргэвчнээс яаралтай салахыг зовлон гар кардан шиг зүйлийг лайк гаргадаг хурууга хуг шаан барин дадтал үүргэвчин салхан салдагч яхав утсаар холбогдчихсан байгаа тул аюул байга хിവэрэл байв. Нөгөө утас нь гарын нороогод байдаг. Парк иргэдэг сандал дээр суудсан юм шиг сэнсрээд байдаг. Үүргэвч нь юу юугүй дэлбэрэх гээд байдаг. Арай чуу гагнуур хийдэг төхөөрөмжөө ашиглан уяаг таслан тесрэх бөмбөг болон хувирсан үүргэвчнээсээ салдагч. Гагнуурын алхаараа өөрийгөө баахан шагайц. Гар нь юучгүй түлэгдээд цус нүжтэйгөө утгалж байдаг байгаа. Цусаа тогтоохгүй бол Обаст гараа алдах эрсдэлтэй тул вакуум цонхны завсраар шахдаг хөөсийг улаан махлууга цацаж өмсгөлийнхөө бүрэн бүтэн байдлыг чүвэ хангаад ганц сайхан урт амьсгаа аваадахыг гэж байтал дуулга дотор нь ус бөнжигнөөл хөвж байхыг хоёр цэхрээр олж харан тоглоом дараагийн үе рүүгээ орж байгааг ойлгондоо. Ундны усны нөөцийн савн гэмтээд ийн өмсгөл дотроо живж эхэлж байгаа нь тэр л дээ. Даралт гадагшлуулдаг хавхлаг нь жихэгдээд онгой хооргүй болцсон байгаа нь бол хэлүүлдэггүй ойлгомжтой. Гарын дорх материалаар гэдэг шиг засварын өрмө ашиглан хавхлагыг нээх гэснээ өөр мэрэгэнч гэхүү хөлдөөч гэхүү нэг тийм санаа орж ирэн дуулганы хамгийн нэмгийн хэсгийг Аннагаар заалган өрөмдөж эхлэндэ. Энэ хооронд мэдээж усны түвшин нэмэх зайр байлаа. Уушгиндах агаараач бүгдийг шавхаж гаргахгүй бол шил цоорохтой зэрэгцэн уушгинч дэлб үсрэх магадлал 99.9%. За ийм тул нэг сайхан орилж агаараа гадагшлуулж аваал. Дуулга цоолж усыг гадагшлуулж чадна та. Цоолсон нөхөр нь задгаа сансрын хүйтэн буюу ойролцоогоор хасах 455 Цельсийн хүйтэн өмсгөл рүү нэвтэрч юу гүйл хөлдсөн гулууз махуулахын даваан дээр нөгөө барилгын хөөсөө цацаж нүхээ таглан ам гарна. Онгоц цахиус нэг энд ороод ирвүүгэмээр нүднийх нь харна алга болж ирсэн. Буцаж сүнс нь орж ирэн Аннагаас станц хүрэх ээлж төлөвлөгөөг хүлээж авдаг. Гэхдээ уртаашаа нэг л арга зам үлдсэн гагнуурын алханд үлдсэн хэдэн грамм хийг ашиглан замдаа нарны тавцаг нэвтмөргөж хурдаа сааруулад станцаас шүүрч авах байдаг. Энэ төлөвлөгөөг хэрэгжүүлэхийн тулд хэд хэдэн болтыг суллан
Хийг гартаа оруулах шаардлагатай болж энэ хоорондоо Анна Макс хоёр хэсэг буу алж байтал Анна гэж оператор хүүхэн чинь жинхэнэ хүн биш хиймэл оюун ухаанд суурилсан компьютер байж таардаг. Станц уствал миний энэ дурсамж бүхий Аннаач цуг устна. Би ч бас сөхөх энэ төргээд бүр хизээ язааны хүн шиг уянгийн аль шааж байдаг буян юм да энэ нэрэ. Болтуудаа тайлж дууссан хийг гартаа оруулсны дараа Анна хийг ямар хугацаанд яаж ашиглан зүг чигээ өөрчилж станц руу дөхөх замыг тооцоолж өгөн хэлсэн ёсоор нь хийн явж байтал өмсгөлийн температур тогтворжуулагч нь бас тонлоод өгч гисэн. Нарны туяанд барбекю болох эрсдэл үүсэх үед Анна өмсгөлийн удирдлагыг дахин өөрт нь шилжүүлэх талаар яатгана. Аннач перске болохоос өмнө бушуул гэж ядгасаар удирдлагыг авч чаддагч зогсоо зайгүй эргэлдэж дээр нь шарагдаж эхэлсэн Макс нүд нь бүрлзэж хийтэй гагнуурын алхаач алдаж жигдэрх тишийг хандаж байна уу даа гэтэл удирдлагыг гартаа авсан Анна тог зөхүүлт сүнсийг нь буцаан дуудаж Макс хийг шүүрч аван хавтантай мөргөлдөж хурдан сааран станц руу чиглэн нисж ирдэгч юун шүүрч авах станцын сүрсэн онгорхой хэсгээр нэвт цаашаа гараад явчихдаг юм байна. Яг учраа болохгүй цааш нисж явтал сансрын 70 давхар гэлтэй хэдэн зуун хүний хөвжөө цогцтон чумбаад ороод ирэх нь тэр. Мань эрт сандран "Гүй энэ юу болоод байна Анна? Баахан хүүрэн дунд ороод ирлээ штэ. Яагаад ийм зүйл болчихоо? Сонсож байна уу?" гэж баахан яриад л байдаг. Нөгөө Аннаач бүр сийнэг байх цаашаалга болно доо. Тэгтэл дуулганыхын дэлгэс унтраад цаад системд нь гадагшаа гарах холбоог нь нээлттэй болгож гаднаас ирэх холбоог нь хааж байгаа үйлдэл харагдана. Энэ гэхдээ Макст биш биднэрт л харагдж байгаа зүйл шүү. Анна энэ бүхнийг Макст мэддэхгүй хийж байгаа хэрэг. Гэхдээ яагаад гэдг нь тодорхойгүй. Макс ч станц дээр байгаа хүмүүс ам үргэлжсэн байж болзошгүй. Хэрэг тэнд амьд үлдсэн хүн байвал яаралтай тусламж хэрэгтэй. Энэ миний сүүлийн үгс энтэр гэж зүрдээ үгсийг холбоогоор хэлээд хийн гагнуураа 50 задгаа сансарт өөрийгөө оршуулахар шийднэ. За байжгараа. Бас арайч шийдэг байсан юм байна шүү. Sorry. Манай Макс аварын гэрлээ гаргаж ирээд асаан тусламж дуудах гэтэл нарны цацрагтай нүүр тулж нарны тос 10 давхарлаач тусыг солихоор халуун шарагдаж ухаан балартан буцаж ирснэ. Хэдхэн хормын өмнөхөө мартсан юм яасын энэ бол миний сүүлийн үг гэд камерын рекордыг ажилуулан миний ярих зүйлсийг дөрсгүйгээр дамжуулж өгөхийг хүсье. Гэд ава ээж та хоёр минь дэлхийн хамгийн шилдэг эцэг эх шүү. Та хоёрт маш их хайртай. Гэд усан нүдэлтэл Анна гэж зэвэн өлөгчин нөгөө бичлэгийн зогсоосноо тэр дор нь устгаад хайчихна. Ядаж байгаад өмсгөлийнх нь үжил дөрөгч юучгүй хоосорцсон. Бүтэж өгч байхаар дуулга тайлж хөлдөж өгөхийг шийдсэн яасан хавхалгуудаа нэгэд яг дарах гэж байтал холбоо сэргэж хамаг бүдүүн даргынх нь хоолой. Альваа залуу минь. Биднийг сонсож байвал хараал идсэн аваар ингэрлээ яг одоо асаа. Гэхийг сонссон Макс ч би сонсож байна. Залуусаа. Мань сонсож байна гэд аваарын гэрлээ асааж. Тэд ч Максийн дохойг олж харан бид очиж байна залуу минь. Тэсэрэ гэсэр аз жаргалтай төгсгөл ирэхнүүдээ гítэл холбоо тасарч аз сэтгэрийн Анна сайн уу Макс гэж шаагаад ороод ирхэн дээр. Тэгснэ өмсгөлийг нь өдөрдөн гартаа барьж байсан дохойг нь тавиулаа шааж байгаа юм л та. Макс ч мо садар кибер юм чи ямар үлээгээ хийгээд байгаа юм. Намайг явуул гэхэд энэ одоо чамд хэрэг болохгүй Макс. Би чамд бүхнийг тайлбарлаад өгье. Эшлэн 13 тойрч ирэн төв станцыг устгахыг мэдсэн тэр үед би бүх тооцоолыг гаргаж чамайг энд авчирч хамаг бүдүүн даргаыг чинч чамайг аврахаар ирүүлэхээр тооцоолсон. Тэдний хөлөг чамайг аврахаар ирж байх замдаа Эшлэн 13-тай мөргөлдөж төв станц бүрэн устгахгүй үлдэх боломжтой гэдгийг тооцоолсон гэсэн үг. Чи ч өгөхийг хүсэхгүй байгаа шиг би ч бас өгөхийг хүсэхгүй байна. Би чамаас болон чиний багийн хинээс ч дутахгүй хүн байж чадна гэдгээ мэдж байгаа. Би ч бас амьдрмаар байна гэж хэв нэг гуцдаг юм даа вистач. За энэ бүхнийг сонссон Макс өмсгөлөөсөө сугарч задгаа талбайд ямар ч өмсгөлгүй сэлж дохойг олж өмнө дөхөж явсан Эшлэн 13-ийн хэлтэрхий рүү шидэж маш их хэмжээний гэрэл гарснаар өөрийг наврахаар ирж явсан даргынх нь бэйби хөлөг том хэмжээний бүх хэлтэрхийг харж чадсанаар сүлжиж гарч харин Эшлений хэлтэрхийнүүд төв станцыг мөргөж хомхын тоос болгож ховиргана. Нэгэнтэл төв станцд байгаа амьтаа болгон нүүлгэн шилжүүлтийн үеэр амь эрсцсэнийг өөрийн нүдээр харсан Макс ядаж журмын нөхдөө амьд үлдээх шийдвэр гарган өөрөө задгаа сансарт яг л ихийнхээ хэвлээд буй нялх хүүхэд мэт байралтайгаар ясаа тавьснаар кино маань дуусж байгаа юм даа гэж. Хой, байж байгаа. Юун хөлөг гараад ирэв?
Oh, my boss Энэ Макс нэр 7 онголтой нөхөр юм Амьд гараад ирж байгаа юм шүү. Яа. За, ямар тач happy ending гэж төгсөж байх шиг байна. Кино байна. Өнөөдрийн кино сансар өгтргүүд дуртай мөн уран зөгнөлт киноны үнэнч фэнүүдэд таалагдсан байхаа гэж найдаж байна. Тэгэхээр таалагдсан бол яадаг вүлээ? Бяцхан майныг хуруугаараа дарддаг гэдгээ юм дээр нь дарж орхих нь шүү дээ. За бэз. Зөв байлгүй яах вэ? За тэгээ дараагийн киногоор уулзцгаая. Та нарын санал хүсэлтийг бас аваад аль болох үзэж хараагүй, сонсоогүй, энэ тэнд ороогүй кино сонгож үзүүлэхийг хичээгээд байгаа шүү. Зяц түрүүка. Манайх өнөөдөртөө ингэж хааж байна. That's the proof. I feedback on heart, some love and hate. Get the watch count no sud every day. Come in there, hear your chips and like that's a new hits. We got group